За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөнхбатын Бямбаяр гэдэг. За та бүгдийн л адил яг өнөөдөр хүний эрхийн төлөө дуу хоолой нэгтгэхээр ирсэн залуу хүн байна. За өглөө хилцүүлэг ихэлснээс хойш ер нь бол хууль хэлтийн байгууллагын талаар бүгд л дурж их ярьж ин л да. Гэхдээ бүгдээрээ сөргөөр. Тийм ч учраас миний хувьд бол хууль хэлт төрийн хүчний байгууллагад ажиллаж байгаа иргэдийн эрх ашиг нөхцөлөдлийн талаар цугсгаан дурдаад өнгөрөе гэж бодсон юм. За альва нэг ямар ч улсад бол хууль хяналт хүчний байгууллагууд бол төрийн тогтвортой байдлыг хангах чухал үүрэгтэй тусгай байгууллага гэж үздэг. Гэвч өнөөдрийн байдлаар бол тухайн байгууллагуудад ажиллаж байгаа ажилтны албаагчдын эрх, нийгмийн баталгаа, хараат бус байдалд бол ноцтой асуудлууд маш их зөрчигдөж байгаа. За энд бол нэг хэдгээл асуудлууд байна. Нэгт юм бол улс төрийн нөлөөлөл. Шалгаж байгаа хэрэгт улс төр буюу улс төрчдийн захиалга нөлөөлж байгаа. Тэгээ үүний улмаас тухайн ажилтан маань өөрөө ёс зүйн маш том хүнд байдалд ордог. Эрх зүйн баталгаа маш сул. Төрийн тусгай албаагч төр тангараг өргөөд шудраг үүргээ биелүүлсний төлөө тухайн албаагч дарамт нь маш их өрдөг. Ажлаасаа халагдах, тушаад буурах гэд ийм тохиолдол сүүлийн үед маш их гарч байгаа. Мөн захиалга шийдвэрт оролцохгүй гэснийхээ төлөө маш олон хүн хохирж байгаа. За нийгмийн баталгааны хангалтгүй байдал гэж байна. Цалин, орон сууц, эрүүл мэндийн хамгаалалт гэдэг хангамжийн асуудал. Энэ бол маш бага байгаа. Дараагийн сүүлийн асуудал гэх юм бол иргэдийн итгэлийн хямрал гэж нэг юм байна. Сүүлийн жилүүд бол иргэд хууль хяналтын байгууллагад итгэл маш их буурсан байгаа. Гэхдээ яг үндэ иргэд нь итгэхгүй шүү хяналтын байгууллагатаар цаашдаа яаж урагшлах вэ гэдэг асуудал яригдж байгаа. Мөн үүнд мөрөөр шудраг ажиллаж байгаа бас төрийн албаагч ч гэсэн муу нэртэй болж золиос олж байгаа. За миний шийдлийн юу гэж харж байгаа вэ гэхээр хараат бус байдлыг баталгаажуулах, улс төрөөс ангид томилгоо хариуцлагын тогтолцоог маш хурдан бий болох хэрэгтэй. Мөн төрийн хүчний байгууллагуудын удирдлагыг улс төрийн өөрчлөлтөөс үл хамааран доктортой ажиллуулах хэрэгтэй гэж бодож байна. Мөн албан үүргээ шударгаар биелүүлсэн ажилтныг хамгаалдаг систем тогтолцоор орох хэрэгтэй. Мөн доод шатны ажилтнанд дарамт шахалт үзүүлэх байх, баталгааг нь гаргуулад авах хэрэгтэй. Мөн нийгмийн баталгааг нь сайжруулад өгөх хэрэгтэй. За тэгээ ил тод байдал иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, хэргийг ил тод мэдээлдэг цахим системийг бүрэн бүрдүүлж ажиллах хэрэгтэй байдаг. За бүр болдог бол иргэдийн төлөөллийг зарим хяналтын зөвлөлд оруулаад өгөх хэрэгтэй. Авилга албан тушаалын зөрчлийг хатуу шийдэж, шударга ажилласан ажилтнанд албаагчид урамшуул болох хэрэгтэй гэж үзэж байна. За эцэст нь дахиад хэлэхэд хууль хүчний байгууллагын ажилтнууд төрийн тогтвортой байдлын баталгаа байдаг боловч тэд маань өөрсдөө улс төрийн нөлөөлөл, нийгмийн баталгааны сул дорой байдлын золиос улс төрийн тоглоом болцсон явж байгаа яг бодвол. Тийм учраас шударгаас тогтоохын тулд зөвхөн иргэдийн эрх бас эдгээр байгууллагуудад ажиллаж байгаа иргэдийн бас эрх чөлөө, хараат бус байдал, баталгааг хамгаалах нь айгүй чухал юм а гэж үзэж байгаа. Тэгээ эцэст нь хэлэхэд шудраг шүүх ардчлалын баталгаа байхаа гэж би хэлмээр байна. Баярлалаа. За баярлалаа.